Хайрыг хийсвэр зүйл барьж болохгүй, харж болохгүй мэдрэмж гэдэг. Харин энэ орон зайд хайр байдтай гарт баригдаж нүдэнд үзэгдэнэ. Хувцсны хунаас гарын хөдөлгөөн аяга эрхийг хэрхэн барьж буйгаас ч тэр илэрхийлэгдэнэ. Эдгээр бүтээллийг төрөвсөн зураач онгодоо холоос ирээгүй. Харин нэг дээвэр дор амьдралдуунаас олжээ. Бүтээлбэр сэдв гүйцэтгэл техникээрээ өөр. Нэг нэрийн доороо нэгтгэн үзэсгэлэн гаргахад амаргүй. Гэвч шилэн витраж, тосон зураг, хөрөг гээд ямар ч бүтээл байлаа гэсэн бүгд хүмүүстэйгээ. Тэдний гоо сайхан ард түмнийхээ өвөрмөц чанартай хайртай сэтгэлээс урган гарсан. Зураачид буряд домог үлгэрүүд ч ихээхэн урам өгдөг. Үзэсгэлэнгийн түүхэ гих нэрч үүнтэй холбоотой. Тэрээр туйлсаас гүн бэлэгдлийг олж хардаг. Бахархалт баатрууд, гоо үзэсгэлэнд бүсгүүчүүд, буурлууд, хүүхдүүдийг дүрслэн буряд түмний хүч чадал, гоо сайхан мэрэгэн ухааныг уран бүтээлдээ шингээжээ. Санаагаа тэр зөвхөн зотон дээр бус, шилэн дээр ч буулгадаг. Витраж хийж эхлэхэд анх интерьерийн зориулалттай бүтээлүүд байлаа. Харин дараа нь заавал загвар дагах албагүй. Шилэн дээр жинхэнэ орон зураг төрүүлж болтгийг ойлгосон. Бусад материалаар зурж байгаатай адилхан юм. Хэдийгээр шилэн дээр бодог тогтсон муутай гэдэгч бодит байдал дээр маш сайхан бүтээл гардаг нь илэрсэн. Энэ нь намайг ихэд татсан. Өвөрмөц материал дээр санаагаа буулгадаг уран бүтээлч зөвхөн Туяна Синдэнэ биш. Жаргал Чагдуров бурядын домогт баатруудыг зис баримл болгон амьлуулдаг. Тэрний бүс, зүйлт зэрэг зарим бүтээлийг өөр дээрээ зүүж мэдрэгч боломжтой. Би ардын буряд үлгэрүүдийг сонгосон. Охин ба сар гэдэг анхны бүтээлүүдийн нэг маань бий. Ээж маань энэ үлгэрийг надад ярьж өгдөг байсан. Тэр үлгэр инхүү баримл болон биелэлээ олсон. Үзэгчид үлгэрийг зөвхөн үгээр бус, бодит хэлбэр дүрсээр мэдэрч, орон зайд хүлээн аваасаа гэж хүссэн юм. Баримлч уран бүтээлтэй онцгой бэлэгдэл шингээдэг. Тэрний баримлуудын ихэнх нь дээш тэмүүлсэн хөдөлгөөнтэй. Бидний сэтгэл дээш тэмүүлдэг. Сэтгэлээрээ бид доош бус, дээш хардаг. Зарим бүтээл, жишээлбэл Батор гэх дайчин бол яг ийм байрлалтай. Харц тулгарсан байдлаар зогсох ёстой. Харуулын дөрүүд ч бий. Сүнслэг ухамсараараа бид дээш өргөгдсөн байдаг. Эдгээр уран бүтээлчид соёлоо өгүүлэхийн тулд бэрхшээлийг даван одод руу тэмүүлжээ. Харин одоо тэдний хүсэл бол бүтээлээ аль болох олон хүнд хүргэх юм. Олон хүн үзээсэй гэж хүсдэг. Үүний тулд бүтээлийн цар хүрээг нэмэгдүүлж өөр газруудад ч дэлгэн үзүүлэх хэрэгтэй. Хүмүүсийг эртний ардын үлгэрүүдийн ертөнцид гүнзгий шумбан ороосоо гэж боддог. Үзэсгэлэнг 3 дугаар сарын 12-ны хүртэл залуу уран зургийн галерейд үзэх боломжтой. Улаан уд хотын бүх барилдааны өсвөр үеийн аврах шалгаруулах тэмцээн болон нээлттэй аврах шалгаруулах тэмцээн 2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байна. Улаан уд хотын захиргаа болон Оросын уламжлалт буддын шашны Сангха хамтран зохион байгуулдаг уг тэмцээнд бүгд найрамдах улсын өнцөг булан бүрээс тамирчид оролцдог. Би 100% финалд хүрэх зорилготой ирсэн. Анх удаа оролцож байгаа юм биш. Миний хувьд барилдаан бол амьдрал минь гэж хэлж болно. Би багасаа хичээлсэн. Надад энэ спорт аль хэдийн амьдралын хэв маяг болсон. Энэнгүүгээр амьдрч чадахгүй. Тамирчид өөрсдийн удам дамжсан дацнаа төлөөлөн барилдаж байна. Энэ удаагийн аврах шалгаруулах тэмцээн Лэгдэн Агжагарав, Агван Цэдбтэржиев хэмээх хоёр ламд зориулжээ. Ийм тэмцээнд оролцсноор бид сэтгэлийн хат тэсвэрээ бэхжүүлж улам хүчрэхэг болдог. Энд барилдаж буй залуус амьдралдч хүчтэй хүмүүс болж төлөвшнө. Тиймээс энэ тэмцээнийг тогтмол зохион байгуулж, ойрын жилүүдэд магадгүй 100 дамжин үргэлжлүүлэх ёстой. Бурядын үндэсний бүхийн чухал уламжлалын нэг нь барилдааны өмнөх өрсөлдөгчдийн дивжээ шаваа юм. Тэмцээн олимпийн системээр явагдлаа. Хотын захиргааны гол зорилго бол үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, биеийн тамир, эрүүл мэндийн маягийг сурталчлах явдал. Бүх шагналт байр аваргуудыг медаль, өргөмжлөл, мөн шагналаар урамшуулна. Бурядын үндэсний бүхэн маш алдартай. Олон хүн барилддаг.
Сонирхолтой спорт. Маш хурдтай, шийдэмгий өрнөдөг. Бараг бүх хөвгүүд багада энэ барилдаанаар хичээллэж үзсэн байдаг байх. Ямар ч баяр наадам, сур харваанд үндэсний бүх заавал оролцдог. Отмечу, что Насанд хүрэгчид 63 кг хүртэл 75 кг хүртэл болон 75 кг-аас дээш гэсэн жингийн ангиллаар өрсөлдсөнийг онцлон тэмдэглэе. земли Бурятия. Триллер, драма, экшн. Триллер, драм, экшн, инедмийн өнгө аяс хосолсон Сибирт нэг удаа уран сайхны киноны зураг авалт Братск хотод 1 сарын турш үргэлжилж байна. Гол дөрүүдийн нэгийг Оросын холбооны улсын гавьяа жүжигчин Жмурки бригада зэрэг бүтээлээрээ танигдсан Дмитрий Дюжев бүтээж байна. Тэрээр сайхан сэтгэлтэйч хөлсний алуурчны дүрд тоглож байгаа аж. Гэвч зохиолын дэлгэрэнгүй уран бүтээлчд жүжигчин өөрөө ч одоогоор нууцлж байна. Харин эрхэм мужийн хойд нийслэл хэмээгддэг Братск хотын тухай сэтгэлдээ тэрээр нээлттэй хуваалцлаа. Эмоциональные манеры. Добрый Братск. И это такой добрый... Сайхан сэтгэлтэй Братск. Энэ хот тэр чигтээ инэрлэр тэрвэрч байгаа юм шиг. Би ямар их хайр мэдэрч байна гэж. Эхний өдөр дэлгүүр хайгаад гарлаа. Нэгэн зүгт явлаа, олсонгүй. Нөгөө зүгт явлаа, мөн л олсонгүй. Нэг эмэгтэй цүнхтэй явж явахаар нь уучлаарай. Танай хүнсний дэлгүүр хаана байдаг вэ гэж асуусан. Тэгэхэд тэрэнд ертөнц зогссон мэт санагдсан байх. Та энтхийнх биш үү гэж асуулаа. Тэр намайг жүжигчин гэж таньсангүй. Би бүгдийг тайлбарлаад өгье гэд цүнхээ тавиад зааж өгсөн. Братск биднийг ахин дахин сайхан сэтгэлээрээ гайхшруулна гэдэгт итгэж байна. Бид энергетик дүүрэгт очисон. Тэнд цагаан хус модод тунгалаг хяруунд бүрхэгдэн зогсно. Нарны гэрэл тэд яаж гэрэлдэж байсныг хэлхийн аргагүй. Яг л үлгэр шиг. Ийм гоо үсгэлэг би амьдралдаа хараагүй. Такой красоты в жизни своей не видел. Помимо дюжин... Дүүжээс гадна кинонд Михаил Багдасаров, Кирилл Кузнецов зэрэг олонд танигдсан жүжигчид тоглож байна. И Кирилл Кузнецов. Пока только насчет. Одоохондоо дүрээ мэдэрч эрэл хийж байна. Хэрэгжүүлэхийг хүссэн санаанууд бий. Ажлаа сэтгэл зүрхээрээ чанартай хийнэ. Дараа нь нууцаа задлах хэсгээ харна. Посмотрим. Режиссер фильма... Киноны найруулагч нь Братск хотын уугуул Андрей Панюков юм. Үйл явдал орчин цагт өрнөн. Найруулагчийн хэлснээр зураг авах газрыг сонгоход эргэлзээгүй аж. Тэрний бодлоор Братскийг орчин үеийн шинэ кино талбар болгон хөгжүүлэх хэрэгтэй гинэ. Киноплощадку. Братский лучший. Братск хамгийн сайхан хот. Энтхийн хүмүүс хамгийн сайхан нь. Байгаль нь гайхамшигтай, дүр төрх нь өвөрмөц. Оршин суугчид нь үнэхээр мундаг. Одоо бидний зураг авчуу зохиолыг олон жилийн турш багш Владимир Меншевтойгоо хамт боловсруулсан юм. Чем меньшовым. Закончить работу. Киноны зураг авалтыг 3 дугаар сарын сүүлч гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Харин дэлгэцнээ гарах тодорхой хугацаа одоогоор зарлагдаагүй байна. Щупкин. Программа «Середина земли», Иркутск. Жишээ нь энэ жижиг сувднуудын хооронд ийм том сувд байх хэрэгтэй юу? Тийм ээ. Агийн суурьнд 14 настай онцгой нэгэн сурагч амьдарч байна. Тэрний хобби өдгөө жинхэнэ урлал болон төлөвшжээ. Үе тэнгийнх нь чөлөө цагаа тоглож надан өнгөрөөж байхад тэрээр 2 жилийн турш буддын эрх урлаж байна. Эрх хийхдээ бүх ёс жайгийг чанд мөрдөж, нэг бүрчлэн 108 ширхэг сувс хэлэхдэг. Домогт өгүүлснээр 9 гаригийг 12 ордтой үржүүлснээр гардаг энэхүү тоон ертөнцийн олон хэмжээсийг бэлэгдсэн ариун тоо ажээ. Многомерность мира. Белые четки, это получается мои. Анхны эрх маань минийх, бас аавынх байсан. Тэд одоо манай гэрт хадгалагдаж байна. Ажиллаж эхэлснээс хойш 2 сарын дараа анхны захиалга орж ирсэн. Хамаатнуудын найзууд захиалж эхэлсэн. Они заказали у меня. Нима сүсэг бишрэлтэй гэр бүлд өссөн. Тэрний хувьд эрх урлах нь бясалгалын нэг хэлбэр. Наривчлал, нямба байдал чухал гин. Сувс бүр өөрийн байрандаа зөв байрлах ёстой. Анхандаа тэр хөвчлэн модоор хийдэг байсан бол одоо хагас үнэт чулуу төрөл бүрийн эрдэнэс зэрэг материалаар урлаж байна. Я покупаю готовую на матке. Би материалыг Москвагийн маркетплейсүүдээс бэлнээр авдаг. Аав маань Монголоос ч авчирч байсан. Чулуугаар хийх дуртай, илүү хялбар. Хаш чулуугаар ажиллах их таалагддаг. Эрх хийхэд маш тохиромжтой. Белые четки. Нима бусад өсвөр насныхны адил тоглоом тоглох дуртайч хэмжээг мэддэг гэдгээ хэлв. Виртуал ертөнц гар урлын баяр баясгалыг орлож чадаагүй. Учир нь тэр өөрийн ур чадвараар анхны том худалдан авалтаа хийж чаджээ. Я могу Миний хамгийн үнэтэй авсан зүйл бол энэ компьютер. 3 сар мөнгө хоримтлуулсан. и копил.
Хоббигоос урлалт. Агийн залуу урлаач өөрийн замаа олжээ. Тэрний төвчээр хөдөлмөр нь зүгээр нэг гоёл бус, итгэл, сүсэг, хүч чадлын бэлэгдэл болсон бүтээлүүдийг төрүүлж байна. Якутские спортсмены успешно. Якутын тамирчид Болгар улсад болсон өсвөрийн Европын аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртлээ. Сармаг тугийн дор өрсөлдсөн Оросын холбооны улсын шигшапагийн бүрэлдэхүүнд Аина Готовцева, Николай Яковлев нар онцгой амжилт үзүүлв. Аина 10 метрийн пневматик гарбуу трио төрөлд алтан медаль хүртэж, багтаа үнэтэй хувь нэмэр оруулсан бол Николай винтовын буудлахын төрөлд мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Бург Агс хотод болсон энэхүү чухал тэмцээний өмнө тамирчид Москва хотод сургалт бэлтгэлийн баазад эрчимтэй бэлтгэл хийж дотоодын шалгаруулалтад оролцсон байна. Одоо тэдний дараагийн зорилго нь Оросын холбооны улсын өсвөрийн аврах шалгаруулах тэмцээн. Энэхүү тэмцээний үндэсний шигшапагт шалгарах сонгон шалгаруулалтын шат юм. Самый главный старт у нас. Бидний хамгийн том зорилго бол 2027-2028 онд Оросын холбооны улсын шигшээ багт багтах явдал. Харин энэ жилийн хувьд залуучуудын олимпийн наадамд оролцох нь гол зорилт. Үүний тулд бид өргөн хүрээтэй, нухацтай бэлтгэл хийх хэрэгтэй. Тамирчдын сэтгэл зүй өндөр, ялалтын эрмэлзэлтэй. Эцэг их дасгалжуулагчид нь маш их дэмжлэг үзүүлж байна. Мотивация есть. Родители очень помогают, тренера тоже. Орос хээугалз, шарвины англи үнэр, гармонь, балалайкийн эх шиг. Масленница баяр хятадын нийслэлийн төвд инхүү дэлгэрч байна. Москва хот Бээжинд зүгээр нэг баярын уур амьсгал бус. Өөр уламжлалтай ард түмнүүдч баярын нэг ижил сэтгэлээр нэгдэж чаддгийг илтгэх амьд илэрхийллийг авчирчээ. Сэтгэл ямар байна? Би Бээжинд зохион байгуулж байгаа Москвагийн Масленницад анх удаа оролцож байна. Оросын олон найзтай танилцсандаа баяртай байна. Бүгдд нь эрүүлэх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Баярт ирсэн зочдын дунд Орос соёл уламжлалыг мэддэг хайрладаг хүмүүс зөөнгүй. Энэ хувцсыг өмсөхөөр жинхэнэ Москвагийн язгууртан бүсгэл шиг санагдаж байна. Подмосковны вечера дуу шууд л санаанд орж байна. Харин олон хятад иргэдийн хувьд энэ наадам нь хөрш орны уламжлалтай анх удаа танилцах боломж болжээ. Тэдний хувьд Орос орон орчуулга, толь бичиггүйгээр баярын хилээр нээгдэж байна. Өнөөдөр Орос баярт ирж амттай зүйлс амсаж сайхан хөгжим сонслоо. Сэтгэл амарлаа. Үнэхээр сайхан байлаа. Зохион байгуулалт гайхалтай. Орос хоол амсаж үзлээ. Маш амттай юм. Аз жаргал мэдэрч байна. Би талх авлаа, боорш авлаа, бас алюминий пирогч авлаа. Бүгд л амттай юм. Уур амьсгал гайхалтай, бүгд хөгжилтэй, баяр хөөртэй. Зургийн булан, тоглоом гээд олон сонирхолтой зүйл байна. Сая хөлдөө өндөр гიშгүүртэй жүжигчдийн үзүүлбэрийг үзлээ. Ямар өндөр юм бэ? Сэтгэл ямар байна? Гайхалтай. Хавар цаг ирлээ. Баярлаж, сэнгэж наргих хэрэгтэй. Хятадуудад манай Масленница ямар шуухан санагдав? Ёстой янзтай. Сэтгэл хөдлөл өндөртэй сайхан хүмүүс байна. Тэгвэл цэнгэлээ үргэлжлүүлцгээе. Алив, үргэлжлүүлцгээе. Хятадд ажиллаж суралцж байгаа Орос хэлтэй гадаад иргэдийн хувьд энэ наадам эх орон төрлөх уламжлалаа санах сайхан боломж болжээ. Бүх зүйл маш гоё. Чимэглэл нь үзэсгэлэнтэй юм. Уур амьсгал нь үнэхээр эерэг. Ийм гэрийн уур амьсгалтай соёлтой дахин учирсандаа баяртай байна. Гадаадад Масленницаг досны баяр эсвэл Блинчикний наадам гэж нэрлэх нь бий. Харин хятад нэршил нь баярын утга агуулгыг илүү оновчтой илэрхийлдэг. Хятадаар Масленницаг сон донжи буюу өвдлийг үдэх баяр гэж нэрлэдэг. Баярын мөн чанарыг үнэхээр яг таг илэрхийлсэн нэршил юм. Энэ ойлголт Масленница хятадын хаврын баяртай агуулгын хувьд төстэй холбоотой болов уу? Тэрчлэн энэ жил 2 баярын хугацаа давхцсан нь онцлог байлаа. Үнэн дээр энэ бол нэг утга агуулгатай баяр.
Байгаль шинжлэгдэж, хавар айлчлан, өвлийг үдэж буйд баярлах баяр. Масленицаг Хятадд ийм өргөн хүрээнд тэмдэглэх уламжлалыг тогтвортой болгоно гэж найдаж байна. Цаашид Хятадын янз бүрийн хотуудад тогтмол зохион байгуулж, цар хүрээг нь тэлэх зорилготой юм. Арга хэмжээг Москва хотын захиргаа зохион байгуулжээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд уг наадам нь Оросын нийслэлийг Хятадын үзэгчдэд танилцуулах боломж болсон байна. Хятадын иргэд урам авч аяллаа шийдвэр гаргаж байна. Өнгөрсөн жил Москвад 470 мянган хятад жуулчин ирсэн нь өмнөх оноос 10% өссөн үзүүлэлт юм. Зөвхөн Хятадын шинэ жилийн баярын 2-7 хоногийн хугацаанд 22 мянган хүн Москвад ирэхээр төлөвлөсөн. Эдгээр өдрүүдэд 2 баяр, нэгэн үйл явдал болон нэгдэв. Соёлын яриа хэлэлцээ, энд баяр байсал, хаврын өнгө, халуун дотон харилцааны хэлээр өрнөж байна. Дэнлүүдэ баярын тайз, гудамж талбайн чимэглэлүүд хуучин Люкен хотыг хаврын баярын уур амьсгалд умбуулжээ. Хятадын шинэ жилийн эхний өдөр энд уламжлалт хувцастай уран бүтээлчд оролцсон Жуан Юаны Прад болж боловсрол соёлд хүндэтгэл үзүүлэх утгыг илэрхийллээ. Мөн жуулчдад зориулсан өргөн цар хүрээтэй immersive тоглолт зохион байгуулагдсан байна. Хотын зочид уламжлалт тэмцээн уралдаанд оролцож, хүнсний зах худалдаагаар зочлон энэ газрын баялаг түүхтэй танилцах боломжтой. Өнөөдөр Хятадын шинэ жилийн эхний өдөр. Би төрөл садан найз нөхдийн хамт Люкэнд ирлээ. Энд үнэхээр баярын уур амьсгал бүрджээ. Жуанюаны парад, тоглолтууд, төрөл бүрийн үйл ажиллагаа гээд бүгд сэтгэлд нийцэж байна. Бид үнэхээр сайхан цагийг өнгөрүүллээ. Жуулчдын анхаарлыг татах өөр нэгэн газар бол ойролцоо орших Шуйнаны эртний гавар моддын ой. Энд хэдэн мянган жилийн настай моддыг харах боломжтой. Зөвхөн Хятадын иргэд төдийгүй гадаадын жуулчид зорин ирдэг байна. Би гавар моддын ой болон Люкенгийн хуучин хотыг үзэж, нутгийн өрмөц хоол амтлалаа. Энд тааралцсан хүмүүс бүгд маш найрцаг юм. Энэ газарт цагийг өнгөрүүлсэндээ үнэхээр баяртай байна. Энд ирсэндээ өөрийгөө азтайд тооцож байна.